Сайн байцгаана өргөмд үзэгчтэй. Дэлхийн кикбоксing холбоо, Монголын кикбокс бүлгэнтэй холбооноос хамтран зохион байгуулсан 2003 оны улсын аврал шалгаруулах кикбокс full контактын тэмцээн энэ сарын 24-25-ны өдөр спортын төв ордонд болж амжилттай өндөрлөлөө. За энэхүү тэмцээнд 12 багийн 100 гаруй тамирчид бүрдүүлж авахсан байгаа сөрөөр өрсөлдсөн юм аа. За энэ тэмцээний онцлог гэвэл Монголд анх удаа зохиогдсон бөгөөд дэлхийд мөрдлөг болгон явуулдаг full contact-ийн дүрмээр тэмцээний шүүх явуулсан байгаамаа. За ингээд 51 кг хэмжээнд алтан медалийн төлөөх тоглолт дэлгэцээр харагдж байна. За Улаанбулангаас хүч спорт онооны тамирчин Сэрдамб, за Хөөх булангаас Хөлийн цэргийн дээд сургуулийн тамирчин Пүрүү Учир нар учраа тааран тоглож байна. За Сэрдамбын хувьд боксing спортоор анхлан хичээлж Олимпийн гараа улсын аврал тэмцээнээс удаа дараа амжилттай оролцож мөнгө хүрэл медаль хүртчихсэн юм тамирчин байна. За энэ жил 20 настай. За ингээд тоглолтыг ажиглахад кикбокс full contact байх хэвээр хувилбар комбинацуудыг эзэмшсэн харагдаж байгаа. Солгоо өрөлттэй, хөл дээр хөлийн ажиллагаа их сайтай. Хөл дээр довтлох, хамгаалах, хуурах комбинацуудыг их аятайгаар хийгээд байгаа. Энэ тамирчин байна. За Пүрүү Учирын сая урд гарын шулуун цохилт амжилттай болж оноо авч байна. За яг энэ удаагийн тэмцээний зүгээр сонирхолтой хэлэхэд нийт 55 удаа тулаа явагдсан байгаа. Тэгээд 55 удаа тулаа явах зөвхөн нэг удаа техникийн ил даваа буюу нокаут зөвхөн нэг удаа гарсан байгаа. Тэгэхээр эндээс ингээд дүгнэж хэлэхэд манай тамирчтай ур чадвар ихэнхэн ойролцоо төвшөнд явж байна. За тэгээд энэ тамирчид маань дэлхийн аврал шалгах тэмцээн, олон улсын тэмцээнүүдэд багаараа оролцож чадвал ихэнх амжилт үзүүлэх юм боломжтой гэж бид дүгнэж байгаа. За энэ удаагийн улсын аврал шалгах тэмцээнээс төрүүлсэн тамирчид ирэх 4-р сард Грек улсад болох дэлхийн аврал шалгах тэмцээнд оролцох ирэх бас авсан байгаа. За ингээд тамирчид 3-р үе эхэлж байна. За Пүрүү Учирын хувьд мөн боксing спортоор амжилттай хичээлж исэн. 97 оны өсвөрийн үеийн улсын аврал тэмцээний мөнгө, 98, 99 оны Олимпийн гараа тэмцээнүүдийн алт хүрэл медальтай, за мөн 99 оны залуучуудын улсын аврал тэмцээний хүрэл медальтай, боксing спортын 1-р зэрэгтэй юм тамирчин байна. Хөлийн цэргийн дээд сургуулийн сонсогч ийм тамирчин байна. Тэмцээнд дасгалжуулсан багш нь Хөлийн цэргийн дээд сургуулийн дасгалжуулагч Дэд Туранда Чинбат дасгалжуулан оролцуулсан байгаа. За 51 кг-ийн жим бол их онцлогтой жин. Дэлхийн холбоонд, олон улсын холбоонд хамгийн бага жин 51 кг-аас эхэлдэг. За энэ жил дэлхийн аврал тэмцээн Грек улсад, дэлхийн цомын тэмцээн Канада улсуудад байгаа. За 51 кг-ийн жим бол их сүүлд дэлхийн холбооны албан ёсны категори болж орж ирсэн. 2001 онд манай улсаас дэлхийн аврал тэмцээнд 51 кг жимдээс хүрэл медаль хүртэж байх юм. За 51 кг жимд Англи, Герман, Канадын тамирчид ихэнх хүчтэй өрсөлдөгчд болдог. За яг урд өмнө Монгол улсад зохиогдож исэн тулааны спортын төрлүүдээс бол онцлогдох хэд хэдэн шинж энэ удаагийн улсын аврал тэмцээнд бий. За нэгдүгээр full contact-ийн дүрмээр, за full contact-ийн дүрм гэдэг маань хөлийн тусгай хөл, шилб, таахаг хамгаалсан тусгай хамгаалттай. Бүсгийн дээш хөл гарын довтлох, хамгаалах техникийг хийж ингээд тоглодог ийм төрөл байгаа. За энэ төрөл жинхэнэ ясаар Монгол улсад анх удаа ийм тэмцээн зохиогдсон бас нэг тал хэлэхэд бол таатай байна. За ингээд сүүлийн 3-р үе дуусч байна. За Сэрдамбыг бол хүч спорт орны дасгалжуулагч Батбаяр энэ удаа тэмцээнд дасгалж оролцуулсан байгаа. За ингээд түүний санал ихтэйгээр 3-0 харьцаатайгаар Сэрдамб ялтыг байгуулж дэлхийн аврал тэмцээнд оролцох эрх авж байна. За энэ жингийн алтан медалийг Сэрдамб хүч нийгэмлэг, мөнгөн медалийг Пүрүү Учир Хөлийн цэргийн дээд сургууль, хүрэл медаль Эрдэнэ төгс 92 клуб